Наадмын дараа намар болж хүүхэд багчууд хичээл сургуульд орох цаг хаяанд ирээд байна. Энэ жилийн тухай сургууль цэцэрлэгийн бүртгэлийг 2016 оны 8 дугаар сарын 27 өдөр буюу Бямб гарагт зохион явуулах үүрэг даалгаврыг аймгийн удирдлагууд сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон. Энэ дагуу Бямб гарагт нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан аймгийн засаг даргын орлогч Төвшинбат, Боловсон соёлын газрын дарга Бачиргал нар аймгийн засаг даргын тамгын газрын нээлттэй утас болох 70371212 утсанд ирсэн гомдлын мөрөөр очиж асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал Дархан сумын 22 дугаар цэцэрлэгт өнөөдөр шинээр нийт 40 хүүхэд бүртгэх ёстой байсан хэдий ч 3 хүүхэд илүү бүртгэгджээ. Тиймээс уг асуудлыг холбогдох удирдлагууд зөвшөөрлсөний үндсэн дээр 3 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар босонд эцэг эхчүүд баяртай байсан юм а. Бүртгэл бол яг боломж юм байна өнөөдөр 40 хүүхэд таавна гэдгийгсэн 40 хүүхэд таавна гэдгийгсэн тэгээ өнөөдөр 43-ууд бүртгэгдээ бид нар бас нэг хонж үзсэн. Тэгээ хонж үзсэн тэгээ суглаа явуулна гэдэг хэрэг одоо айжлаа цэцэрлэг хөвгдөө бас өгч чадахгүй юм болов. Тэгээ яг одоо цэцэрлэгийн эрхлэгчдүүд баярлж байна. Ямар ч юм суглаа мууглаа явуулахгүйгээр шууд бүртгэсэнд тэгээ ямар ч хөвгдөө цэцэрлэгтэй болголаа. Асуудалгүй байна уу? Яг нөгөө нэг үнэн шударга л явагдаж байна. Бидний хувьд бол айгүй сайн хүлээж авч айгүй сайхан байна. Өнөөдөр хэдийн амралтын өдөрч гэсэн эцэгчүүд ажилдаа санаа зовлгүй хүүхдүүдээ харьяа цэцэрлэгтээ бүртгүүлэх боломж өрдөж байна. Нээлттэй усан нэрсэн гомдлын мөрөөр холбогдох удирдлагууд Дархан сумын 21-р цэцэрлэгт очсон юм а. Уг цэцэрлэгийн тухайд энэ хичээлийн жилд нийтдээ 35 хүүхдийг шинээр эсвүүлэх байсан хэдий ч нэмэлтээр 5 хүүхэд авчээ. Ингээд үндсэндээ 40 хүүхдийг эсвүүлсэн боловч цаана дахиад 5 хүүхэд бүртгүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс энэ асуудлыг шуурхай шийдвэрлэх үүднээс 5 хүүхдүүдийн дунд суглаа явуулж 2 хүүхдийг цэцэрлэгт шинээр бүртгүүлэхээр боллоо. Ер нь манай цэцэрлэгийн хичээлийн жилд бол нийтдээ 2 настай бол 20, 3 настай 10, 15 тагстай. Нийтдээ 35 тагстай. Тэгээ одоогийн байдлаар бол эцгийн ирснээр бол 50 хүн бол ирчээд байна л да. Тэгээ бид нар бол өөрсдийнхөө боломжоор бол одоо 40 хүүхэд авчид байна. Хяналтын тооноосоо бол нэмээд 5 хүүхэд илүү авсан. Одоо 5 хүүхдийн асуудал байгаа. Цэцэрлэгийн орны та хүүхдийн та энэ юу бол хэтрээд байгаа шүү дээ. Гол нь бид нар хүүхд авах боломж эцгийн хүсэлтээр бол авчихмаар байгаа. Гэсэн чи бид нар чинь цаана нөгөө ор дээр цагаан хэрэглэх хүүхд нэг өрт хэрэглэх юмнууд нь бол хүрэлцэн мод учраас багтаах боломжгүй байгаа. Тэгээ ийм дээрээс л одоо асуудал болж байгаа. Ер нь бол манай тойргийн хүүхдүүд яа сая бол яг 5 хүүхдээс бол 2-ын нэр авах боломж байвал та 2-ын нэмж аваач л гэсэн л тавилаа. Тэгээд одоо 5 хүүхдээ эцэхэд тэгээд одоо би яаж игээл одоо тэр хэрэгжүүлэе гэж бодож штэ. Төвийн цэцэрлэгүүдийн тухайд бүртгэлийн тал дээр хүндрэлтэй асуудал тэр бүр гарсангүй. Харин ч бүртгэх ёстой нийт хүүхдүүдийн тоог нэмэгдүүлж бүртгэсэн байна. Дархан сумын 18 дугаар цэцэрлэгийн тухайд нийт 62 хүүхэд өнөөдөр шинээр бүртгэх ажээ. Уг цэцэрлэгийн багш нар өнгөрсөн 4-р сард 2-7 хоног харьяа багийнхаа үрхүүдээр орж хичнээн хүүхэд бүртгэх судалгаа гаргаж чадсан байна. Тиймээс өнөөдөр ямар нэгэн хүндрэлтэй асуудал гараагүй гэдгийг тус цэцэрлэгийн эрхлэгч аймгийн удирдлагуудад танилцуулсан юм а. Үүний дараачаар Дархан сумын 13 дугаар цэцэрлэгийг зорж бүртгэл ямар шатандаа явагдаж байгааг газар дээр нь үзэж танилцлаа. Тус цэцэрлэгийн тухайд өнөөдөр 85 хүүхэд бүртгэхээс 5 хүүхэд илүү бүртгэсэн гэдгийг онцолж байсан юм. Ямар ч тач аймгийн удирдлагууд эцэг эхчүүдийн хүсэлт гомдлын мөрөөр шуурхай ажиллаж асуудлыг шуурхай шийдвэрлэж чадлаа.